Хүний биеийг нөхөн төлжүүлдэг, цэвэрлэдэг, эдгэдэг программыг асаадаг бие сулах дасгалаа одоо эхэлцгээе. Та хамгийн түрүүнд өөртөө эвтэйхэн байрлалд сууж болно. Эсвэл хэвтэй байрлалаас мөн энэ дасгалыг хийвэл зохимжтой. Хөлийн үзүүрээс ахуулаад толгойн орой хүртэл суллах учраас өөрт таатай, тухтай, танд хэн нэгэн саад болохооргүй тийм орчныг сонгож аваад хийвэл тун сайн. Та сууж болоод хэвтээ альж байрлалаас энэ командын дагуу өөрийнхөө биеийг үе шавталтайгаар сулалж өөрийн биеийн тайвширлын эдгэрлийн гормыг асааж болно. Хамгийн түрүүнд тухтай байрлалаа эзэлсэн бол хөлийн хуруунуудаа мэдэрч эхлэе. Хөлийн эрхийн хуруунаас 2 дахь хуруу, 3 дахь хуруу, 4 дахь хуруу, хамгийн сүүлийн чигчийн хуруу хүртэл яаралгүй амьсгал аваад гаргахдаа хуруугаа мэдрээд тэнд нь суллаарай. Өөрийнхөө биеийг суллах бүх хугацааны туршид та айл болох өрцгийг хөдөлгөж хэвлийгээр дүүрэн амьсгал авбал тун сайн. Хэвлийн амьсгалыг мэдрэхэд та хэвтэй байрлалаас энэ дасгалыг хийвэл өөрийгөө илүү сайн мэдэрч байгаагаа бас анзаарах болно. Амьсгалаад гаргахдаа хөлмийн, хөлийн ном, өсгий, зуузай, хөлийн шагаа бүгдийн нэг хүрчлэн мэдрээд ээлж дараалан амраад явъя. Өөрийнхөө биеийг суллахад та яарах хэрэггүй. Таны биеийн бодис солилцоо таны амьсгалын хурдаас хамаарч байгаа учраас айл болох зөөхөн урт амьсгал аваад яаралгүй удаан гаргаарай. Дараагийн гүн зэг амьсгалыг аваад ааж гаргахдаа шилбэний булчин, тахим, өвдөг, таг нэгээр нь сулалж амрая. Бие суллах явцад аль нэг газар илүү зовиртой байх юм бол та тэр хэсэг дээр илүү удаж болно. Амьсгал тасралтгүй аваад гаргасан хэвээрээ өөрийнхөө биеинд амьсгалж өгч байгаа учраас өөрийнхөө булчин шүрмэс эд эрхтнүүдийг сулалж байгаа учраас тэдэнд очиж байгаа бодисын солилцооны шинэ бүтээгдэхүүнийг илүү хүртэх боломжийг олгож байгаа учраас битгий яраарай. Таны хувьд тайван амьсгал гэж юу байж болох вэ? Тэр хурдаар яаралгүй авч яаралгүй гаргалаа. Наажмаар амьсгал гаргахдаа чөмг, түүний хүрээлэн урших гуйны булчин, ташаа, ууц нэгээр нь суллаа. Энэ хооронд тайван амьсгал аваад аажим гаргасан хэвээрээ бүх өвчний хөөсөр танаар илэрхийлэгдэн гарах сэтгэл зүй болоод
түүнийг даах булчингийн чангарал, зангирал, хатууралтай холбогддог учраас өөрийнхөө биеийг суллахад битгий хараарай. Та өөрийгөө хангалттай суллаж чадахгүй байна гэж үзэх юм бол арай илүү олон хором тэр газараа анхаарал хандуулж болно. Амьсгал аваад гаргахдаа анхаар сүүлнээс ахуулаад гавлын хүндийг тогтоон барьж байгаа хүзүүний хамгийн дэд нугалан хүртэл нэгээр нь доороос нь дээшээ нугалмуудаа мэдэрч амраа. Эхний цөөхөн оролтын хувьд та эдэрхтнээ нэг хүрчлэн ялгаж мэдрэхгүй байж болно. За ахин дахин өөртөө цаг гаргаж өөрийгөө суллахыг чармаах юм бол та бүгдийг ялгаж мэдэрдэг болно. Амьсгал аваад гаргахдаа нуруу дагсан хамгаалтын загсан булчингууд, холбогчууд, зөөлөн идүүд далмөр хоёр гарыг хаана байна тэр газар нь суллаа. Эхлээд мэдрээд дараа нь аажим сулж болно. Цаг хугацаанд багтах гэж битгий хараарай. Бие сулж авах явцад ямар нэгэн өөр бодол, төлөвлөсөн ажил, бодол санаа анхаарлыг татаж өөр газар руу чиглүүлвэл цаагаад өөрийнхөө бие дээр татаж авцархаа битгий мартаарай. Ямар ч тохиолдолд энэ цөөхөн хэдхэн хормыг өөрийнхөө биеийг бүрэн суллахад зарцуулъя. Амьсгал аваад гаргахдаа биеийн арт талыг бүхэлдэн доошоо суллаа. Хэрвээ та сандал дээр суугаад уг бие суллах дасгалыг дагаж байвал сандлынхаа туршлага руу нуруугаа суллаарай. Амьсгал аваад гаргахдаа өөрийн бүх анхаарал амьсгал мэдрэмжийг биеийн урт хэсэг рүү шилжүүлээ. Нөхөрчүүн эрхтнүүд, бөөр давсаг, бүдүүн нарийн гэдэс, хотоод дэлүү, элэг цус нойр улчирхай. Нэгээр нь мэдэрч, нэгээр нь суллаа. Өөрийгөө мэдэрч, өөрийгөө анхаарал хандуулан амьсгалаараа суллах тусам тухайн эдэрхтэнд очих цусны урсгал сайжирч цуснаас урсан ирэх шимт хижээлээ эрчим энерги шингэн авах боломжтой бол энэ амьсгалын дасгал танд ямар ч эд шид амлахгүй. Харин танд өөрийгөө мэдрэх, өөрийгөө тижээх, өөрийгөө цэвэрлэх, өөрийгөө ангаах тэр мэдрэмжийг, тэр дадлыг, тэр ашиг тусыг хүртэх бол амьсгал аваад гаргахдаа уушиг зөрхөн улаан хоолой урт өнхөлцөг өвчүүцээжийг суллаа. Таван цул 6 сав эрхтнийг суллах тусам таны бие улам доошоо хүндэрч өөрийн бие дээр ямар их хүнд ачаалал байсныг та анзаарах бол ахин дахин давтах тусам
биеийн эдэс илүү амарч, илүү төлжиж, илүү залуучиж, илүү хөнгөрөх болно. Тийм учраас эдсэн хоолой минь шимийг шин болгодог, амьсгалсан агаарыг минь өх болгож биеинд хүртээдэг. Энэ биеийн төлөө хийсэн бүх зүйлийг үр шин болгож надад харуулдаг. Бодисын солилцооныг хамгийн чухал үйлдэл болсон энэ биеийг өөрөө анхаарлаа хандуулан байж суулж жим амьсгал аваад гарахдаа бамбай болоод түүний дайвар булчирхай. Шилэн үзүү. Данцан. Зулай. Чамрхай. Иргэний болоод нүрийн булчингуудыг ээлж дараалан суллаа. Амьсгал аваад яагалгүй гарахдаа дахин суллаа. Анхаарлыг та аль болох өөрийн бие дээр тогтоохыг хичээгээрэй. Анхаарал аль нэг тийшээ сарниж болно. Тэр даруйд нь буцааж бие рүү татлаа. Амьсгал аваад гарахдаа гавлын хөндийг мэдрээ. Өөрийн мэдрэмжээрээ улам доош нь суллаа. Аажмаар анхаарлаа бүх бие рүүгээ шилжүүлээрэй. Хөлийн үзүүрээс толгоон орой хүртэл анхаарлаа өөрийн биед тэгш байрлуул. Одоо бие бүхэлд нь мэдрээд хаана илүү чанга, илүү зангирсан, илүү хатуурсан булчин шүрмэс байна. Тэр газар очиж нэмэлтээр амьсгал авч өгье. Амьсгалыг таахтаа аль болох ууж авч удаан гаргуулсан. Энэ бие суллах тасгалыг хийхдээ нүдэн хансан нүдэн дээр хаалт зүүсэн байвал тунсайн амьсгал аваад гаргахдаа биеийн ханчинг доош шилжүүлээ. Хэрвээ та хэвтэй байдалд байвал таны нуруунд дор мэдрэгдэж байгаа орон зайруу. Хэрвээ та суусан байвал сандлын түвшлэг рүү бие бүхэлдэн сууллаа. Бүх анхаарал биеийн уртад амьсгал аваад гаргах болгондоо өөрийн биеийг дахин суллаа. Зөвхөн таны булчин гэлтгүү энэ бие дотор сэтгэл хөдлөл мэдрэмжийг бүх илэрхтэн жигд тараан хадгалдаг учраас элэг, бөөр, зүрх, уушиг, дэлүү, ходоод, цэс гэх мэтчлэн бүх илэрхтнүүдийг дахин шалгаж улам сулж амраая.
Хэрвээ таны биеийн аль нэг орон зай өрөвсөн, өвдсөн, ядарч цуцсан бол та тэр газар илүүтэй анхаарал хандуулж амьсгал авч өгч суллаа. Жоохон амьсгал аваад гаргахдаа өөрийнхөө биеийг хэр суларсан байгааг, хэр амарсан байгааг анзаараарай. Хэрвээ таны бие жирийн өдрүүдэд маш их чангаралтай явдаг бол сулж эхлэхийн төдийд та унтаж болно. Энэ хэвийн учраас хэрвээ та сэрүүн бие эрчимтэй суллахад анхаарлаа бүрэн хандуулсан бол амьсгалыг хүчилж авахгүйгээр хамгийн таатай буудуудаанаар авч хэвлийг дүүргээд ааж мар ярахгүй хамраараа удаан гаргаарай. Зөвхөн амьсгалаа удирдах төдийд таны бие суларч, таны биеинд үүсэх өрөвслийн маркерууд буурч, таны биед зангирсан эхийн судлууд тавигдаж, энергийн урсгалууд чөлөөлөгдөх болно. Хэрвээ та хүсвэл орж ирж байгаа амьсгал болгоныг талархаж хүлээж аваарай. Мөн хамраар гарч байгаа амьсгал болгон энэ биенээс тань хатуурлыг, чангарлыг, зангирлыг, хэрэгцээгүй эрчмүүдийг биеэс чөлөөлж байгаа учраас эсвэл мөн талархаж болно. Энэ бие суларч байж эрчмгүй нь. Энэ бие суларч байж тэжээгдэнэ. Энэ бие суларч байж нөхөн төлжигдэнэ. Амьсгалын дасгалаа аль нэг таны тусламж хэрэгтэй байгаа илэрхтэн дээр хандуулаад үргэлжлүүлэн та хийж болно. Өөрийгөө тодорхой хэмжээнд анхаарлаа хандуулаад сулж чадсан хүмүүс нь аажмаар амьсгалаа гаргахдаа хулгаарынхаа үзүүрүүдийг баг багаар мэдрээд баг багаар хөдөлгөөрэй. Яарах шаардлагагүй. Бие бүрэн мэдэрсэн бол бие суллаад, сүнэгаад, сунгаад бие ханчилыг гаргаад аажмаар хэрвээ та хэвтэй байрлал байвал аль нэг тал руугаа зөөлөн эргээд өндийгөө сууж болно. Хэрвээ та сандал дээр суугаад бие суллах дасгалаа хийсэн бол нуруугаа ихцэлд суугаад дасгаж байгаад мэдэнэж болно. Бие суллах, өөрийгөө эрүүлжүүлэхэд туслах хамгийн ихний алхам болсон энэ амьсгалын дасгалыг өдөр бүр хоол идэхээс өмнө өөрийн бие дээрээ дадуулж чадваас бодисын солилцоо тань хамаагүй хурдан эрүүлчих болно. Танд сайн сайхныг хүсье. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.